За өнөөдрийн үзэх үг 不客气. 不客气. За зүгээр дээ гэсэн үг. За 不客气зүгээр дээ гэдэг үгийг зөвхөн 谢谢 баярлалаа гэдэг үгний хариуд нь хэлнэ. Уучлаарай гэдгийнх нь хариуд нь өөр үг хэлдэг байна шүү. Өөр зүгээрээ хэлнэ. Яагаад гэвэл ханц чи өөрөө нэг утга агуулдаг байгаа тийм. Тэгэхээр 谢谢гэдэг нь баярлалаа буюу уртлынхын энэ аа үсэг шиг нь болохоор хэл үг яриа гэдэг дэлгүүр ханз. Голынх нь болохоор бие бэлдэр гэдэг ханз. Арынх нь болохоор хүндэтгэх бүхийх гэсэн ханз гэхгүй. Тэгэхээр хэл үг яриагаараа өөрийнхөө биеэр бүхийгөөд юм хэлээд буюу хүндэтгээд байгаа гэсэн санаа. Шээшээхэр. Тэгэхээр 不客气 буюу бүү үгүй. К гэдэг нь болохоор зочин гэсэн үг. Чи гэдэг нь болохоор уур амьсгал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зочны уур амьсгалтай байх хэрэггүй буюу шээшээхэр нөгөө өөрийнхөө биеэр үг хэлээрээ бүхийгөөд баярлаа гэд ингээд ёсорхоод байгаа юм шүү дээ. Тэнгүүд ёсорхох хэрэггүй буюу 不客气 зүгээр дээ. Ингэж хэлдэг байна. Окей. За дагаад уншъя. 谢谢你. 谢谢你. 不客气. 不客气. 谢谢你. 不客气. За зүгээр дээ. Дараа жишээ. Ээж хоолоо хийсэнд баярлалаа гэнэ. Мама, 谢谢 баярлалаа. Юунд баярлаад байгаа юм? Үйл өгтэй холбоотой үг яг ардаа орно. Ни танд баярлалаа. Та юу хийгээд байгаа юм хэр? Зүү, фан хийж байгаа. Юу хийх үү? Үйл өгтэй холбоотой үгийг ардаа орно. Фан хоол хийгээд байгаа юм. Дагаад уншъя. 谢谢你做饭. 谢谢你做饭. Зүгээр дээ, их идээрээ гэнэ. 不客气. 不客气. 多吃点. За, 多гэхээр нөгөө нэг ханц хоёр давхарласан буюу олон гэдэг ханз байна те. Чи эдэн урдаа дөрвөлжин чинь түлхүүр ханз нь ам гэдэг үгтэй амтай холбоотой буюу чи эдэн диэн гэдэг нь болохоор жаахан гэсэн үг. Жаахан. Бид нэр алючины жаахан тэгээд гэхдээ алючинаатха жаахан им гэдэгтэй гэдэг юм жаахан гэдэг үг юм ярианы аялга үг болгоо те. Ярианы туслах үг болгоод хэлдэг штэ. Яг тэрэн шиг диэн гэдэг нь хятадд бас яг адилхан утгатай. Тэгэхээр дүү чи буюу их идээрээ. Диэн гэдэг нь сул үг нах юм. Дагаад уншъя. 多吃点. 多吃点. 不客气. 多吃点. 不客气. 多吃点. За өнөөдрийн үгс үг 不客气. Зүгээр дээ.